Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдшилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид гинтийн бэлгээ уламжилж энэ цаг мөчид төрдөн үнэлүүлж түмэн олондон хөндлөгдсөн эрхэм хайртай ээж зэсэн дорчтой хэмээн хаяглаж хөдөлмөрийнхаа өр шимийг хүртэж хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор ингрэ меласанд халуун баяр хүргье хэмээн өр хүүхдүүдээс нийлгээсэн гинтийн бэлгийг хамтдаа дотгошоо орж уламжилж ижи бурхныг нь гинтийн бэлгээр баярлуулцгаая. Сайн байна уу? Сайн байна уу? Зэсэн дорж гэж хүн байна уу? Байна. За таныг хайгаад ирлээ. Мэдчилгээ үргэлт маань үргэлжилсээр яг энэ цаг мөчид мэдчилгээний Монгол эзэн бас зэсэн дорж хэмээх эрхэм сайхан хүмүүнийг зорин хөрөлдсөн ирээд байна. За юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За миний ихчээ гинтл гэртээ ая тухтаа амраад байжсэн чинь учиргүй л цэцэг бичлэг болоод их л сандарч байх шиг байна да тийм ээ. Гинтийн бэлэг барихаар ороод ирлээ. Баярлалаа. За сайхан үлжиж гин үү та? Сайхан үлжээ нөө. Тавлаг сайхан үл. Сайхан үл байна. Ястай янзын сайхан үл байна. Одоо л үл үзэх юм уу? Болох юм уу? За тэгээд ойрд ер нь ойрын 2 хоног их л гадаа жоохон сэрүүлслээ. Тэгээд гадаа маш хүйтэн ч гэсэн сэтгэлд нэхгүй халуун дулаан мэдрэмж төрүүлэх маш гоё мэдчилгээ ирсэн байна танд байна. Ийм гоё цэцгийн баглаг энэ хөөрхөн бүсгүүд аваачаад өгөөд хөрөө гэсэ. За тэгэхээр зэсэн дорж ихчээ манайх чинь налагчуудаа хайр түгэе гэд мэдчилгээ хүргэдэг. Хин нэгэн хүмүүний төрсөн өдөр аль эсвэл тэмдэглэлт баярын өдрөөр очиод л нөгөө сюрприз гэдэг шүү дээ. Тийм бэлэг. Тэрийг нь барьдаг учиртай. Өнөөдөр бол 1-р сарын 26. Ер нь ямар өдөр болж байна? За өнөөдөр хэвэл нэг өдөр дөө. Нэг санаанд орж байгаа юм байна. Манай 2 нэг ачийн төрс өдөр. Нэг нь 22 хүрж байгаа, нэг эмэгтэй нь 19 хүрж байгаа тийм өдөр дөө. Өөр ч одоо нэг л би санахгүй л байна. Тэгэлгүй явах. Тэгээд нөгөө мэдчилгээ захиалсан хүмүүс маань хэлэхдээ өнөөдөр тэр зэсэн дорж хэмээх эрхэм хүний хувьд аль нэг тэмдэглэлт баярын өдөр бишээ. Тэгтээ саяхан энэ эрхэм хүн төрдөн үнэлүүлж хөдөлмөрийн гавьяаны улаан түмийн одон гингэртэй гялалзуулсан сайхан баярт үйл явдал болсон. Түүнийг нь тохиолдуулаад ийм гоё цэцэг аваачаад өгөөд хөрөө гэсэн байна. За тэгээд хоёулаа нэгэнт алдар гавьяа ярьж эхэлснийх миний ихч ер нь аль салбарт хэдэн жил улсад ажилласан хүн бэ? Тантайгаа товч танилцъя. Би Сүхбаатар аймгийн Уулбын сумын уугуул, Налахын суугуул, Налах суугуул болоод одоо 67 58 жил болж байгаа юм байна. Налахын суугуул иргэн болоод одоо эндээсээ бол хаашаа явахгүй энд гэр бүлээ зохиосон 5 хүүхдтэй өлгийдж явсан. Тэгэхээр эрчим хүчний салбар гэдэгт 1970 онд Дархан готын политехникум гэдэг газар захиргааны техникч мэргэжилээ эзэмшээд одоо тэтгэвртэй 2001 онд өөрөө гарын идаа 53 настай хүнд нөхцлөө тэтгэвэр гарсан. Энийг шагналыг авахт бол миний гэр бүл, миний хань нөхөр, хүүхдүүд бол хамгийн их туслам дэмжлэг одоо ухаан ажлын чөлөөтэй хийлгэж ажилд нь явуулж ингэж байсан. Тэгээд би бол 31 жил 2 сар Налахын эрчим хүчний диспетчер гэдэг албыг ээлжийн ажлыг хашиж одоо тэгээд тэтгэвртэй ер нь одоо гарьяа энэ өвгнөө сулфаттай учраас жоохон эртгэ агаарт гаргая гэж бодоод 53-тай гарсан. Тэгээд Монгол түмэн маань хэлдэг шүү дээ. Ажил хийвэл ам тосдно гэж. Төрд ажилласан таны 30 гаруй жилийн хөдөлмөрийг үнэлж энэ сархан ингрих тань гэрэлтүүлсэн. Одоо энэ бичлэгийг үзээд сууж байгаа эрчим хүчний салбарын хэн бүхэн. За тэгээд налахчууд нь үзээд их л баяртай байгуу болов гэж бодож байна. Бичлэгнийхэн хамгийн ихэнд танд халуун баяр хүргэж байгааг маань хүлээн авна уу миний их чинь. За баярлалаа. Хаан шугам сүлжээнийхээ одоо хуучин нэрээрээ ярьж шээ. Өөрөө тэтгэвэр гарсан нэрээрээ. Тэрийг хамт олонд одоо үргэлж баярлж байдаг. Налахын эрчим хүчний салбарын хамт олондоо
үргэлж баярлж байдгаа. Тэгээд өөрийнхөө гэр бүл хүүхдүүдтэй үргэлж баярлж байдгаа. Тэгээд өдий зэрэгтэй одоо 70 хэдэн насыг наслаад байж өтер эднэрийн маань ачивэл их байдгиймаа. Зэсэнд орж ихчээ ирсэн хэрэг явдал маань ер нь л нэгэн хүмүүсийн захиалгаар ирсэн учиртай шүү дээ дүүн. За тэгэхээр ер нь та минь хинээс гэж бодож ин ер нь таамаглаж байгаа хүн байна уу? Хин танд ингээд ийм гоё цэцэг мэцэг явуулаад тахаа болоо. Мэдхгүй нь үр хүүхдүүд юм болоодаа л гэж бод. Хэрэгэлдээд байгааг бодох тийм ээ. За тэгэлгүй явах уу. Тэгээд энэ хоёр цэцгийн баглаа танд зориулагдаж ирсэн. Тэгээд бас манай хамт олонны нэг том зорилго байдгийг минь нэгчээ. Зүгээр бэлгийг майгээд өгчих биш. Бид чинь одоо сар жил бүрэл үр хүүхдээсээ бэлэг авдаг шүү дээ. Харин гоё сэтгэлийн үгийг л очиод ээдээ энэ хүнд заавал дамжуулж өгөөрэй гэсэн таалгуурыг дүүднэ өгсөн. Одоо хоёулаа миний хэлэх үгийг маш сайн сонсож чагнаа. Тэгээд сайн сонсвол бэлэг ер нь ямар учиртай, хэн танд гоё ийм гинтийн бэлэг барьваа гэдэг нь тодорхой болох юм шүү. 10 сар хөвлөдийн тээж ангир уургаан цадгал хөхүүлсэн, алтан дэлхийг бидэндээ таниулсан авралын шүтэн ичимэн тандаа баярлаж явдаг юм шүү. Газар дээр ганцхан бидний гэж ичимэн та ямар ч их хичээсэн юм бэ? Бусдын үрсээс 5 үрээ дутаачихгүй юм гэсэндээ бүлээн цайгаач залгилж үзээгүй, бүтэн нойртойч хонж үзээгүй. Бүхэл зүйлээ бидний төлөө зориулсан ээж таныхан ач говьяг ээдээ үрсэн дэннүүлэх санан маширан юм да. Сүсэгтэн биш гэлээч үрсэн шүтдэг ганцхан шүтэн байдаг юм аа миний ээж. Одон гаригийг бид шүтдэггүй, огторгүй тэнгэрийг ч бид шүтдэггүй, олонний хилам хараал өрөөлийг нь ч бид шүтдэггүй. Орчлонд харин ганцхан ижи таныгаа үрсэн шүтэж явдаг юм шүү. Бид бүхэнд хүмүүн заяаг хайрлаж, өнөөгийн энэ цаг мөчид хөдөлмөрөө үнэлүүлж суугаад үрсэн чин сэтгэлээсээ баярлаж байгаа юм шүү. Танда халуун баяр хүргэж энэ гоё сэтгэлийн бэлгийг илгээж байна хүлээн авна уу гэд 5 сайхан өргөн бэрүүд хөөхөн ачцэн нараас гэдэл хүндэтгэлийн дэдийг өргөн барьж байгааг маань хүлээн авна уу миний ихчээ. Үр хүүхдийн талархал юг танд уламжилъя. Төвчний орвоо ураач зүрхнээс айс эчи буа Ингээд энэ цаг мөчид ёстой нэг гинтийн бэлэг гэдгийг нүүр хүүхдүүд нь барьсан ээжтэй цэцгийн баглаа тэгээд л сэтгэл шингэсэн бүхнээ өргөн барьж байгаа. Одоо тэндээс нөгөө бичлэг явж байгаа шүү дээ мэ. Энийг ирж амжсан амжаагүйгээд бүх хүүхдүүд налахчуд гэж цөмөөрөө үзээд сууж байгаа. Тэр дундаа хүүхдүүдтэй хандж байгаа үг хэлэх болов уу гэж бодчих. Миний өр хүүхдүүд одоо бүгдээрээ ажил төрөлтэй. Нэг том хөө нэг хотод ажиллаж байна. Тэгээд тэр 60 насыг хүлээгээд 1-р насаа хүлээж байгаа. Тэрний дараах энэ 151-р цэцэрлэгт багш хийж байгаа. Тэрний дараах хүү одоо цэргийн ангиас авгаатайгаа хуйлаад 1-р гараад энэ алс холын Нидерланд улсад бас ажил хөдөлмөр одоогийн цагийн юугаар бодвол одоо мөнгө төгрөг одоо амьдралдаа ах үедээ нэмэр болох л гэж явж байгаа байх. Зүгээр яваагүй байх. За тэрний дараах 2 дахь үе Америкт одоо гэр бүлээр амьдрал. Тэрний дараах охин энэ 1-р 10 жилийн 10 жилд ажилтдаг энэ охин байна. Эднэртээ одоо тэгээд үр хүүхдүүд ачцээ нартай бүгдд нь одоо сансан хэрэгэн зэтгэлжлэн бүтэж эрүүл сарвал сайхан байж инкам аглан сайн сайхан амьдарч ах дүүгээ ивэж өөрснийг ах дүүдээ одоо манаас хойш гэхэд одоо ах дүү бүгдээрээ бие бинийгээ ивэнд итгэж одоо эвтэй нартай алс олдоо амьдраарэ гэж өрөөгөө ажлын амжилтыг хүсье.
Ирөөж хүүхдүүдтэй мэдчлээ, одоо үнсье. Ингээд сонсоод байсан чинь ямар гоё бахархалтай юм бэ. Эх орныхон хөгжил дэвшлийн салбар бүртэл хүүхдүүд нь хүчин зүтгээд явж байна. Тэр байтугай бүр төв дэлхий алгасаад ажиллаад хөдөлмөрлөд явж байгаа. Тунчиг сайхан аав ээжийн үргэлжлэл болсон өрсүүд нь бас эрүүлийн хийх хүсье. Зүүнний сүвгчөрж урсах он жилүүдийн урсгал зүгээр л миний ижи дэргэдмэн байж хайрлаарай. Ээжээ гэдэл дуудаад яваад очдөг. Ижил хідэн өрстэй эрүүл инхэл урд удаан наслаж хайрлаарай гэд чанга дэврэн үнсээд таван сойхон үрсэн таньда хүндэтгэлийг өргөн барьсан юм шүү миний их ч. За баярлалаа. За тэгээд таньда эрүүл инхийг хүсье. Энэ удаагийнхаа дугаарыг хоёлаа жаргая. За ээжийнхээ нууж унахсан нулимсанд нуугдаж ургасан цэцэг юм би ээжийнхээ сарвчилж харсан нүдэн сар шиг